Битэн үзэж байна. Зэ нэг өөр өдөрлөө. Өөрөө минь WhatsApp. За юм а яри. Зүудж байгаа хүмүүстэй орой минь. Тэгээ манай пэйж хуудас маань тэгээд өнөөдөр нэг аздангаа тодруулах гад Timberland өнгөөх аздангаа тодруулах гад сошиал ертөнцийн одоо осор чамайг дуудсан маа тэгээд. Юу вэ носоо? Сэнсэх юу? Осроо лайв үзэж байгаа хүмүүстэй мэд үргээ. Сая яагаад тасарч юу гэнэ? Сая жоохон интернет асуудал байгаа л. Осроо утлаа гоё цэвэрхэн өсөрөө гинэ. Ихе отхон баяр отгоо. Зэ болоо л гэж. За үн 329 гэж байгаа. Үдцүүн 329-ээс энтрээд 239 болсон байгаа. Одоо яг 239 мянган зар зарж байгаа. Америкаас ирсэн 100% оригинал 4 үйлдлийн Timberland байна. Тэгээд бас та нар бас дэмжүүл Австралиа бас нэгийг бас өнгөө дөө. Өгнөө. Шууд өгнө. Одоо өгнө. Лайв дуусны дараа шууд өгнө. За тэгээд тийм байна. Тэгээд шинээр үзэж байгаа хүмүүс нь тэгээд бүгдээрээ тэгээд 323 үзэж байна. 336 бол. Яг Америкээс ирсэн 4 үйлдлийн 100% ориг Timberland маань 320 мянгаас хямдраад 239 мянга болсон байгаа. Бас Timberland сонирхч ивэл бас пэйж хуудас руу чат хийгээд залгаад асууж болно. Хүргэлт хийн. Өглөө орой хамаагүй хотод дотор бол хаан чамаагүй хүргэлт хийнэ. Өнгөний хөдлөл бүхэн байсан. Тийм өнгөний хар бор шар байгаа. Хар бор. Нэг бүсгүүчүүдэд зориулаад нэг жоохон тийм ягаан өнгөтэй бас байгаа. Улаан цагаан маань цагаалгаар ирнэ багш. Цагаалгаар 7-аас 14 хоногийн дотор ирчихнэ. Удахгүй бас карго боо бас өөр юмуд байгаа. Өөр бас тийм Timberland өөр бас энэ гутлнууд бас байгаа. За манай шеэр 200 болчих юм бол шууд аздангаа тодрууллаа. За 200 жаашин 100 болчихгод 30 минутын дотор 100 шеэр үрчих ахгүй гэж бодож байна. 12 цагаар тодруулах гэж. Тэгээ 12 цагаас уулын тодруулах гэж бодож ирсэн юм. Тэгээ шеэр 100 үрчүүл тэрнээс өмнө тодруулсан чи яах вэ? Заавал 12-гүй юу? Хүмүүсээс унтаж амархал хэлв. Тэ манай монч чи шар шууш өдөр шумхал. Өөрөөр байсан ч би пастал гэдэг. Тийм болохоор 12 цаг жишээ. За тэгээ одоо бас хаад шинээр үзэж байгаа хүмүүс авах тийм. Нэг танд хэлгээд. Азтан тодруулчаад. За азтангаа яаж тодруулах вэ гэхээр манайхаа тайлбар дээр угаа линк руу ороод нэг дугаартай постны тайлбарыг уншиж чагаад үйлдэл хийгээд тодруулчихна. Хөрөнгөрөн шир өссөн байна. Ер нь төгч авах тийм. Та нар үзэж байгаа хүмүүс бүгдээрээ шеэр хийчихвэл тэгээд яг 12 цаг маг гээд авахгүй шууд. Ослоор азтангаа тодруулчих тий. Харин тийм.
тэг шинээр үзэж байгаа бүх хүмүүстээ бас бүгдэнд нь орой мэд үгүй. Тэгээд Америкээс ирсэн 100% оригинал Тамерланд. За Азтангаа яаж тодруулах вэ гэхээр манайхаа линкээр ороод нэг дугаарыг постны тайлбарыг уншаад өөрсдөө ойлгочих واخ. Сайн осроо гинэ. За сайн. Осроо юм ийм жоох. 43 шир боллоо. Ойрд юу гэдэг нь осроо? За ер нь шир 200 болох шийдлээ тэгээд яг 12 болсон. Одоо цагийг тарж байна. Одоо цаг 10:54 цагийн зээл шүү. Баяр болоогүй юм шүү дээ. 11 боллоо. За тэгэл хурдан ширээ ингээл хаалт өмсөл явахгүй та. Ийм үнтэй хутлыг ширээгээ даавна гэж бас азтай л гэсэн үг шүү дээ. Ширээ хурдан ингээл тэгэл хөтлний азтан болол. Азтангийн гутлыг осроод өмстэй ирсэн юм уу гинэ. Өмстэй ирсэн байхгүй зүгээр. Манай их хүндлээ тавч өмссөн байна. Америкээс ирж байгаа 100% оригинал Тамерланд уу шүү. За манайх яаж азтан болох вэ гэхээр линк рүү ороод нэг дугаарыг постыг шеэр хийгээд коммент хэсгээр нь .5 найзаа меншн хийх хангалттай. Тэгээ DSS-ийг баталгаажуулаад манай пэйж хуудасаар чатаар явуулчих болно. DSS хийсэн зураг. Линкээр ороод нэг дугаарыг постыг шеэр хийгээд .5 найзаа меншн хий. Тэгээ DSS-ийг баталгаажуулсан байх хангалттай. Азтангаа 12 цагаас тодруулнаа. Гэрт нь үргээд өгнө. Хүн ашиглаж бизнес хийх ийм сэтгхүүгээр яаж хөгжих вэ? Ашиглаад исэн юм бол байхгүй. Хийгэндээ хэрэгтэй л зүйл хийж байгаа. Манайхан тэгээд нэг буруугаар ойлгоод шаардлага бол байхгүй. Осроогоос бол нэг юм унаадах байхгүй шүү дээ тийм юм. Унаадах юм бол ерөөсөө байхгүй. Тэгээ осроодоо бас зүгээр өнөөдөр хийсэн лагийн зочин болжлоо орж иж байгаа манай осроо. тэгээ бид нар ч гэсэн бас осроогоо хүндэтгээд бас осроодоо бас нэг Тамерланд бэлгэж байгаа. Лайв доосаа алдаад бас осроодоо нэг Тамерланд бэлгэлнэ. Осроо чамд юу ямар өмнө таалагдчих. Ер нь надад хараа. За Азтангаа яаж тодруулах вэ гэхээр манайхаа линкээр ороод нэг дугаарыг постыг шеэр хийгээд коммент хэсгээр нь .5 найзаа меншн хийгээд DSS-ийг баталгаажуулсан байх хангалттай шүү. Тэгээд DSS-ийг баталгаажуулаад манай пэйж рүү чатаар явуулчаарай. Тэгээд 12 цагаас тодруулна. Нөгөө 2 цаг үзэж байна. Осроо дөгөө над хутлаа нүдний ор орлоо. Ийм тэнийг юм яриад бол дэмий штэ манайхаа. Зөв соёлтой хэрэгтэй штэ. Хүнийг бас хүн гэдэг үүднээс харах хэрэгтэй.
За хийжлээ гинэ. За 12 цагаас тодруулнаа. $320,000-аас хямдраад $239,000 болсон байгаа шүү. Хямдрал маань 5 хоног үргэлжилж байгаа. Сонирхож үзэж харъя. Тэр хөвсөлтөөр хямдралаа үргэлжлүүлсэн байгаа. Сандын 7 дахь 70-34 гэсэн лангуун дээр ирээд үзэж болно манайхаа гээд үзэж хараа сонирхоод үзэж болно. Ягаан гүн адилхан 329-өөс 239 болоод хямдарсан байгаа. Тэгээ манайхаа лайвын тайлбар дээр бол линк рүү ороод манай пэйж уудсан дээр лайк дараад нэг дугаарыг постыг шеэр хийгээд коммент дээр 5 найзаа меншн хийхэд хангалттай. Осроо яагаа вэ гинэ. Яаж тодруулж байгаа шеэрлээд нэр яагаа вэ те манай осроо хизээ байсан юм ярилтаа осроо. Чөлөөтэй идхөө бүгдээрээ. Манайхан тэгээ сонь нэмэрэд хүүхдийн сэтгэл санаа тавгуултуулдаг. Сэтгэл санаар унгаадах юм. Нэг тийм хүүхэд нэг сэтгэл санаагаар унаадах юм биш л үү те осроо. Тэгээ сонсоод ирсэн үгнүүд л үү те. Нэр нөгөө асуудлын чинь талаар ярих тхөө. Яг чи нөгөө цагдаа сэргийдэхтэй яваад байгаа гэдгсэн шүү дээ. Тэгэхгүй юу ер нь яг яагаад ийсэн те манай лайв үзэж байгаа хүмүүст сонирхолтой л байгаа. Юунаас болоод тийм асуудал ийсэн. Чамаг нөгөө өргөж авсан гэдэл юу илээ нэг тийм хүү яриа гаргасан нэг хэсэг. Энэ зураач хүүхэн байсан шүү дээ. Дөрөв хүчээр задаг хүүхэн. Тэ. Тэр тал дээр өөр ерөнхийдөө ганц хүүтэй гэсэн. Тэр хүүтэй ханд яасан мэдгүй ямар ч гэсэн өргөж авах гэдэг нь гэсэн юм шиг байна. Тэр асуудлыг Facebook-оор нэлээд хүмүүс шүүгүүлээд тэгээ явсны эцэс дараад нөөч юм гэдэг хүн болохоор юу ч хийсэн юм гэхээр асууж байгаа гэдэг хүүхдээ ийм хүүхд ийсэн юм уу гэж хаа боллоо гэдэг тийм. Тэрийн нэртэд би бас тийм чамаг бол ер нь тийм өргөж авсан юм бол байхгүй юм биш үү? Өргөж авсан юм байхгүй бас аавь гэж ярьсан ч юм байхгүй биш үү те чамтай. Тийм. Одоо ерөөсөө холбооч байгаагүй бид ч хүүхнийг танихгүй учраас надтай холбоо барьсан чинь осорж юм аа гэсэн гэдгсэн. Тэгээд манай найзууд бүгдээр осорж юмаад тусалж ийсэн гэдээ ярьсан мэлээ. Тэгээд тийм. Хоёрд юу гэхээр осорж юмаад зодж яхад би л аварсан тэгээд ярьсан гэсэн. Тийм гэсэн тийм. Тэгээд тэр аварсныг ч би мэдгүй одоо яаж аварсан тийм намайг. Тэгээд би тэрүүнээс бас яаж авруулсан тэрүүнээс ойлгохгүй учраас би өөртөө пичгээ лав хийж аваад өөрлөө залхад ярьсан. Нэг юм гэсэн зүгээр хаваатаа өвдөс янз бүрийн алын хаа гарч очоод алан ч юм уу тэгсэн. Тэгээд нөхөлөө тэр нөхөр нэг тиймэрхүү юм яриад шүү дээ нөгөө. Тэгээд нөхөр өөр авсан. Тэр лайв чинь нэг хальт үзсэн л дээ би. Нөхөр бас юу гэж ярьсан бэ гэхээр нөхөр бас юу гэж ярьсан бэ гэхээр Фро жоохон чанга ярьчихаа гинэ. Тийм юм шиг жоохон дууга чангалаа ярьчихээ. Амдынхаа вөлюмийг чангалаа. энэ нөхөр нь бас Осроо хайртай шүүл гэдэг юм чанга яриг нэ. Нөхөр нь юу гэж ярьсан бэ гэхээр бас өнөө чинь шиг намайг дормжилсан. Чам хаа гарч авч чаалж шүү. Чи одоо юу юм усан буу юм ч гэнэ. Тэрийг бас миний лайв үзсэн бас зарим нь ойлгож байгаа. Тэгэхээр өнөө чимэг гэдэг хүүхэн
хүнээс би тусцаа авсан гач мэдэхгүй. Өнөр чимийг одоо надад яаж тусалсан, яаж намайг аварцсан юм би мэдэхгүй. Тэгээд тусалж байгаагүй. Учираас би тэгээд бүх хүмүүстийг зарласан. Чимээ гэдэг бүгдээ би бол олон юм яриад байвал миний нэр одоо Facebook-ээр янз бүр одоо миний нэр төр талтах ч юм уу те. Ийм байдлаар ингээд цааш тэгээ яваад байвал ханддаг хууль байгууллага байдаг. Тэрүүн дээр нь энэ шүү гэж хэлэхэд хүмүүсээс зарим нь ойлгоод над руу залгаад наад хүүхэн жугаас ийм тийм гэдэг бас зарим хүмүүс мэддэг юм л дээ. Модлын гэдэг хүний бол муудлыг нэглээд үзэх биш те. Сайн талыг нэглээ харчаад сүлд нь муудлыг харж байгаа сайхан байдаг. Учираас тэгээд хинийхэн зөв бас зарим хүмүүс тунгааж үзээсэй гэж бодож байна. Тийм. Сруу жоо чанга яриач л гэдэг. Юу яриад байгаа юм гинөө? Аль болох өөр чангааж ирсэн. Тэгээ манай эмгтээчүүд хүртэл бас нэг айгүй соёл хүмээ. Тийм одоо нэг эмгтээчүүд одоо яг энэ лайв үзэж байгаа хүмүүс. Тэгээ янз бүрийн юм тийм шийдэл байл. Тэгээ манайхан жоо соёлтой байдгүй. Толгойн одоо ботносоор бүжиг. Нэг нэгэндээ хайртай байл та. Атлант нэг нэгэнд амьдарч байгаа мөртлөө. Зээл болтоо дахиж осроо битгий авчирч лайв хийгээрээ. Тийм бэ юм чи бол лайв яг ингээд үзээдэх тийм алба бол байхгүй. Тийм шууд тэгэл гараал өөр үзчихлээ тийм. Заавал өөрийгөө нэрүүст нь одоо стресс зүйлэн байраа хамааг ингээд үзчихэл. Одоо нэг хүмүүс тэгээд шүү дээ тийм. Өөрөө ингээд заавал ингээд үзчихэл одоо стресстэй л тийм хүнд оромжтой. Монголчуудаа мэдж жоохон бутнаад их юм гинэ. Осроо жоохон чанга ярьчихдаг хөөгөө. Чангал яриад. Харин тэгэл чангал ярьчихдаг л. Өөртөө тэгээд сайн дураараа үзцгээч тэгээд бас хүнийг ингээд оромжлно гэдэг чинь бас тэр бас зүгийн асуудалт ч тэр гэр бүлийн одоо хүмүүжүүл ч юм уу тийм хүмүүжүүлэлт ч юм уу тэрэнд айгүй тийм сөрөг нөлөө үзүүлдэг байгаа. Өөртөө сөрөг нөлөө үзүүлж тэрийг одоо би мөнгө баясгалаа. Энэ чатыг заавал уншээрээ осрог доромжлохоо больчих одоо монголчуудаа гинэ. Ер нь бол тийм шүү дээ. Хей наад юм дээр үн шиг бай гэд хэлээд өгөөж сууж байгааг нь цасаа суулгаж ил лайв хийгээд байгаа залуу гинэ. Миний яаж юм надаа. Тийм Гамбатар ам чамд бол нэг хамаа байхгүй зү дээ. Одоо юу хүмүүс тэгдэж шүү дээ. Ингээд суучаар авчиж суучлаа ч гэдэг юм. Ингээд суугаад. Шөө юу вэ намд гинэ. Өөстөө нэр алцаа суучлаа ч гэдэг юм үү. Лайв коммент дээр чатлаад ийм л дээ залуучууд. Харин тийм шүү. Ингээд суучаад осроо гинэ. Алцаагаа суучлаа гэлтийг юм заяа. Тэгэл ингээд суучлаа өөчстэн нэр авчаа суучлаа шүү дээ. Тэмэл гэж гэдэг. Тэр асуудал айгүй их байдаг ч гэсэн. Юу вэ? Яадаг лайв бэ гинэ. Наадсан тодруулж байгаа маа тийм билээ тийм. Темперланд гэдэг ингээд манайхан тэгээд яаж азтан болох вэ гэхээр манай лайвын тайлбар дээр байгаа линк рүү ороод пэйж утсан дээр лайк дараад нэг дугаарыг постыг шеэр хийгээд коммент секторын 5 найзаа дотны 5 найзаа меншн хийхэд хангалттай шүү. Тэгээд меншн хийчихэд DSS-ийг баталгаажуулаарай. Энэ гутлын азтан болох нь шүү. Үнэлэг рүү авах нь шүү дээ. Азтан болчвол байгаа газар нэгж хөргөөд өгсөн тийм. Цаад байна. Нэг нэгэндээ уралчваа гинэ. Хүүгэн шиг л байхаа болцаа гинэ. Хүүгүүд айлгцсан байна штэ чангарууд чинь. Мэдрэл мотой сарна эрэхтэн хүн хараад айлгуудад байц юм аа. Энэ шүү сөлтэй бай хүн айл. Тэгээ ер нь бол тийм штэ. Хүм бол яг энэ гутлынхаа эзэн болохыг бол айгүй юм хэцүүдэлтэй. Сүнгүй гуталтай болчих гэдэг чинь бас азтай л гэсэн үг шүү дээ. Аваар цаа тодруулах юм чинь 5 өнөр байгаа ингээд ширээгээд тэгтэл хангалттай. Ориг Timberland арьсан энэ гутлын эзэн болох боломжтой байна. Энэ яагаад осроо сууж байгаа энэ төр гэдэг байхгүй нөхдөөд. Тэгээд угсаа ойлгомжтой штэ мэдээж хандлттай. Тэгээд би нөө осроог бол нэг ашиглаадсэн юм бол байхгүй. Осроогоос бол юу ч унахгүй. Зүгээр манай өнөөдрийн зочин болоод энд сууж байгаа лагийн маань.
Тэгээд лайв дуусаад осроо бол нэг гутал аваад явах юм. Гутлын үн бол 329 гэж байгаа үндсэн үндэ хямдраад 329 болж байгаа. Хаан зарж байгаа гэдэг. Санди плаза, Санди аутлет 7 давхар. Тэгээ хүний дарамжлах шин гутлын эзэн болол сүртэй амир гоё харагдмаар. Нэр хүний дарамжлаа гэдэг. Хүний дарамжлаа гэдэг тэрүүнээс бол юу ч унчихгүй шүү дээ. Би дарамжлуулаа гэдэг одоо надаас бас юу ч унчихгүй. Амар хашилтаа гэдэг чинь надаас юу ч унахгүй. Тийм болохоор одоо хүн хэрүүл болох биш те. Хамгийн гол нь одоо хааны үе шүү нэрийг нэ. Манайхан бүгд гутлын азтан болох гэдлээ. Гинэ. аль сэргэлэн нь ухаантай л гутлын ашиглаж байна штэ чамааг осроо гинэ. Ашиглуулсан ч юм байхгүй, тэгээд ашиглаж байгаа ч юм байхгүй тийм болохоор. Тийм нэгэндээ л хэрэгтэй байхгүй юу? Хэрэгтэй байхгүй гутлаа гэдэг чинь бас хүн углаа. Тэгээ осроо энэ сууж байгаа ч надад хэрэгтэй. Тэгээ миний гутлаа осроо ч гэсэн хэрэгтэй байл үү тэгээд. Бонуст нэг шаагаад явуулдаг юм. Манай хабаас ирч чадахгүй байл соёл интерьер гэж хэцүү. Яаж чамайг харахад газраас ухаад гаргаад ирсэн шиг гэнэ. Манай ганга ихч маань тэгээд байна. Ямар амир хөдөлгөөний ажил өөр хүүхдтэй л ялгаа боддог. Хэдэн хүн азтан болох юм бэ? Уул нь нэг хүн азтан болохгүй л хийж байгаа. Тэгээд байдлаас бол идөө. Чаус ядарсан үнийг муулж ядаад өөртөө төгслөх. Тийм нэг ганц нэг дэжгүй комментүүд явуулж байна даа. Тийм гүж идөө. Юу ээ хаа. За ягт юун сүртэй. Азтан яаж тодруулж байгаа юм бэ хоёроо гинэ. За азтан маань бол яаж байгаамаа манай лайвын тайлбар хэсгээр байгаа линк рүү ороод пэйж утсан дээр лайк дараад нэг дугаарыг постыг шеэр хийгээ коммент хэсгээр нь .5 найзаар меншн хийгээд хангалттай. Тэгээд хийсэн үйлдэлүүдээ SSC-гээ баталгаажуулаарай манайхаа. Тэгээ баталгаажуулаад пэйж рүү чат чирээ. Асууд гутлын нөгөөч юм чи өвч юм уу? Өвч юм гэж угсаа аваад явах нь ойлгомжтой шүү дээ. Хүмүүсийн нүдэн дээр өвчл бүр баттай юм шүү. Хайрцаг самавтай. Хідээр зүрх өмсдөг л осроо. Асуу хідээр зүрх өмсдөг. За одоо яах. Өөрөө ямар амаа юу ч тэгээ ганц гутлаадад яач л хийжтэй биз. Хүмүүс тэгээ амир итгэхгүй байх юм бол монголчууд чи бие биенээ итгэх болж сүрэг зүйлийг бүү шинэ хүүг зүгээр байлаг гинэ. Тэгээ уншихгүй ганц нэг нь хайчаад юм л таас. Арай нэг муухан болов гэснээр тийм. Өрөвдөх сэтгэлгүй хүмүүс энэ хүүхдэд хэн өвлийн гутал гэх юм. Хүн дормжлоод байгаа хүмүүс өөрсдөө осроо шиг үнгүй гуталтай болж чадахгүй негатив юм бэ. Лайк. Осроо юмсан бол сайн зарагдах хаа. Лайк. Энэ дэ хаанхын бичээр бичсэн биз та чинь янз бичсэн шүү. Наад коммент уншиж өгöd байх шаардлага байгаа юм уу? Тэрний оронд наад гутлаас өрчлөөд адснаад бодвол. Dislike. Тэгээ ер нь бол тийм тийм. Цаг хэд болж байна нэрээ? Тэрэ болог бах тийм. Цаг артай уу? 23:14. За манайхаа 12 цагаас тодруулах юм шүү ер нь бол.
Тэгээ манайхан азтыг яаж тодруулах вэ гэхээр лайвын тайлбар хэсэг дээр байгаа линк рүү ороод нэг дугаартай постыг шеэр хийгээд коммент хэсэгт 5 найзаа меншн хийхэд хангалттай. Тэгэд хийсэн үйлдэлүүдээ SSI-гээ баталгаажуулаад пэйж рүү чат чирээ. Тэг манайхан тэгээ жоон хил амаа бодцгоё. Тэгээ соёлтой бай, нэг нэгэндээ хайртай бай. Бусдлага хүндлэе. Тэгээ манайхан айгүй нэг хийх юм олж ядсан юм аа тэгээд. Заавал ингэж үзээд тиймэрхүү коммент хийх тийм шаардлага бол байхгүй шүү дээ. Өөр юм хийгээд өөр юм үзчих болно. Готлоо өмсөд суул. Осроод өгөөч готлоо хот санагтаад байх юм нэ. Өгнөө манайхаа тэгээд айлтгүй санаа зовлтгоо. Ир юм бол юу н хамаа байхгүй л дээ. Ямар ч хүнсний өмссөн болно. Тэгээ ямар салтаанд байдагтай готлаа өглөх гэдэг байна шүү дээ. Хөлөндөө л өглөн шүү дээ манайхаа. Ир юм бол хамаа байхгүй. Тийм эцтэй авсан. Готлоо өмсөө сурчлаа. Готлоо өмсөө зурчаал та. Энэ юу шүү манайхаа осроо мэдээж гуталтай ирсэн хүн юм байна. Тэгээд манайхыг зүгээр хүндлээд таарч өмссөн байгаа. Юу наас тодорхой нөө зайл хөргөн. Хэрүүл хийж яхаараа хэрүүл хийж яхаараа бас азтан болох бодмоор юм тийм. Хэрүүл хийгээд юу ч юм шүү дээ. Ямар готалтай болчих юм биш. Тийм болохоор 100% майрс. Шир. Өсөлтөө. Камарино рон жоо хил амаа бодъё үгээр. Юу болоод инээд Арис гэж хэлсэн маань буруудсан шиг байна. Шир юм байна шүү. Осроо ирсэн манад өнөдөр айгүй наастртэй байна. Отоонд бол ийм хоёр лонг байгаа юм. Тэний тулаачих юм уу? Арисгүй шир. Харагдаж байна начаа. За ийм дотор мотрын одоо харах юм. Тэгээд осрогийн гутлын талаар манайхан санаа зовоодох шиг байна. Осроо чи нанаас нэг таарах хэлмээр байл өмсөж шүү дээ. Заавал өмсөх гэдэг юм бахтай. Би заавал өмсүүлчих гэж байна. За аль би өмсөд үзүүлчих. Гутлаа сайн тайлбарлаад өгч байна. Манай гутлын үед бол Америкээс орж иж байгаа яг 100% ил гутлаа байна. Тийм байц. Тэгээд 5 хоног хямдрал зарласан байгаа. Тэгээд өнөөдөр 12 цагаас азтангаа тодруулах. За өмсгөл гоё юм байна. Битүү. 12 цагаас азтангаа тодруулна. Тэгээд яаж азтан болох вэ гэвэл манай лайвын тайлбар дээр линк байгаа. Линк рүү ороод пэйж хуудсан дээр лайк дараад нэг дугаарыг постыг шеэр хийгээ коммент дээр 5 найзаа меншн хийхэд хангалттай шүү. За ийм байна. Үйлдэлүүдээ SSI-гээ баталгаажуулаарай манайхан. Битүү. Юу н. Утга шалуур. Одоо нэг энэ нь одоо хилэн юу ч юм уу те. Ингээд бүр ийшээ байдаг шүү дээ. Тийм биш. Битүү. Ийм юм байна.
Санжирга байна уу, намуна байна уу? битүү хоёр санаа. Дөрвөн хүлээлтэх битүү айсан. Бэлэн чадлаа. Тэг чи. Ийм. Зарим нь болохоор сонирм байдагс хэлэн тий. За тэгэхээр лаги өнөрлөгийн манайхаа шэр хийсэн Наач яг ингээд Америкээс ирж байгаа 100% оригинал Ацтан бол яа хаа.